За энэ guys зах зээлийн апдейт руу орохоос өмнө зах зээлийг хамгийн томоор нөлөөлж байгаа хүчин зүйлийнхаа тухай ярьцгаая. Ойлгомжтой Strait of Hormuz хэдийн 50%, Солонгосын 65%, Японы 72%, Энэтхэгийн 50%, Европын ойролцоо 20%, Америкийн 2%. Тэгээд Энэтхэгийн цаана тэрбум гаруй хүмүүс байгаа. Хэдийн цаана бас дахиад тэрбум гаруй хүмүүс байгаа. Тэгээд нэр бүгдээрээ тээвэр, онгоц, аялал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн бордоо гэх мэт эндээс нөлөөлөгдөж байгаа. Тэгээд ер нь бол энэ транзитын статистик хараад үзэх юм бол 2 сарын 28-наас хойш буураад эхэлсэн, 3 сарын 1 нь эрчтэй буурсан. Тэгээд ерөөхдөө тэрнээс хойш бараг экспорт гарах байгаа. Тэгээд 3 сарын 10-нд бас юм гарсангүй, өнөөдөр ч гэсэн юм ойлгохтой яваагүй. Таиландын нэг нефт тээвэрлэдэг усан онгоц ер нь бас дил бавсан. Тэгээд Катарын LNG шингэн газны экспорт бас ерөөдөө ирч буурж байгаа. Тэгээ энэ үйлдвэрүүд бүгдээрээ ерөөдөө зогсон байдлаар орцсон байгаа. Тэгээ буцаагаад идэвхтэй үйлдвэрлэхийн тулд ойролцоо 2-оос 4 долооны хугацаа хэрэгтэй. Катарын шингэн газ эрчтэй буцаагаад хэвийн болохын тулд бүр 6-7 хоног хэрэгтэй. Тэгээ одоо тариалан уйлрал явж байгаа учраас хэдүүлээ хаашаа жинтэй хөрөнгө оруулалт хийж байгаа юм бэ гэх юм бол BCI л хөрөнгө оруулалт хийж байгаа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн рүү хөрөнгө оруулалт хийж байгаа гэх мэтчлэн. За тэрийг ярихаас илүү өнөөдөр ойрын үед ерөөсөө яриагүй алтынхаа тухай ярьцгаая. Тэгээ энд юу харагдаж байна гэх юм бол ер нь бол rising triangle энд бол өсөөд дэше гарч чадсан. Одоо ерөөхдөө энэ triangle wedge-аар ер нь явна. Тэгээд дахиад нэг fake out, эсвэл дэше нэг fake out retest хийгээд ер нь бол явна. Тэгээд хэдүүлээ өмнө бас томоохон жинтэй алтны арилжаа хийсэн. Ерөөхдөө одоо түүхт автагдах гэдэг. Тийм учраас хэдүүлээ ерөөхдөө бэлэн байх хэвээр. За тэгээ ингээ хараад үзэх юм бол тийм ээ. Ингээ дэше явчаад retest хийгээд тэрийг confirm хийчих юм бол хэдүүлээ жинтэй орно. Эсвэл fake out хийгээд энэний дээгүүр гараад retest хийгээд тэгээд дэшин гараад retest энэ үедээ хэдүүлээ хөрөнгө оруулалтын эсвэл энэ үедээ хөрөнгө оруулалт хий шүү. Окей. За тэгээ өчтөр өнөөдөр томоохон улсууд юу шийдсэн юм бэ гэх юм бол стратегийн газ нефтийнхаа нөөцнөөсөө зах зээл рүү юмаа нийлүүлэе гэсэн шийдвэр гарсан байгаа. Ерөнхийдөө нефтний нөөц дийлэх нь энэгээр дамжуулаад хэдүүлээ одоо юу харж эхэлж байгаа юм бэ гэх юм бол манипуляцтай зах зээл. Яг гэх юм бол засгийн газрууд юу өсөж байгаа юм бэ гэх юм бол тайван тогтвортой хүмүүс паниктах ёсгүй тийм үндслээр тийм учраас засгийн газрууд их хэмжээний нефтийг зах зээл рүү нийлүүлж байгаа. Гэхдээ аюул нь юу юм бэ гэх юм бол одоо агуулгах дотор байгаа нефтээ ингээд зах зээл рүү нийлүүлж болно. Гэхдээ энэ Strait of Hormuz нэгдэхгүй юм бол өнөөдөр ингээд хиймлээрээ дарагдсан үн ханш ерөөхдөө буцаагаад дэше тесрэх эрсдэл бол байгаа. Тэгээ одоогийн байдлаараа Ираны засгийн газар ерөөхдөө бууж өгсөн эвлэрий гэсэн юм одоохондоо байхгүй. Тэгээд өдрийн нефтний үн ханш таад ингээд харж байгаа юм бол тийм саяхан $100 хүрсэн. Хэдүүлээ USO wheat гэх мэт юун дээр жоохон баг зэргийн ашиг авсан. Тэгээ миний өдрийн чарт дээр нэг олигтой юм харагдах байна. Тэгээ та юу харж байна гэх юм бол ер нь бол засгийн газрууд тийм ээ $90-оос доош нефтний үн ханшиг хүсэж байгаа. Тэгээд 100-аас дээш гараа явчих юм бол ер нь бол нэлээд их пропаганда энэ бодохгүй гайг болчихноо. Ингээ нийлүүлж байна. Одоо бид нар даатгал зохицуулнаа. Хормузаар дамжуулаад одоо усан онгоцууд явахд бэлэн болж ингээд янз бүр юм хэлж байгаа. Гэхдээ энүүгээр хүмүүс ингээд зараад эхэлж байгаа, шорт хийж байгаа. Гэхдээ бас юу ойлгох хэрэгтэй юм бэ гэх юм бол ийм үн ханшин дээрээ маш олон хүмүүс худалдаж авч байгаа. Ерөнхийдөө ийм нийлүүлэлтийг хүмүүс шууд сороод авчиж байгаа. Тэгээд энэ futures зах зээл дээр бас юу болж байгаа юм бэ гэх юм бол айгүй олон хүмүүс одоо энэ дээрээ энэ удахгүй өснөө засгийн газар угаасаа энийг урт хугацаанд манипуляц чадахгүй. Угаасаа чадахгүй. Яг гэх юм бол нефтийг хэвлэн гэж байхгүй. Тэгээд энэ Strait of Hormuz-ийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй юм бол одоогийн байдлаараа энэ futures market дээрээ ирээдүйн зах зээл одоо та энд харж байгаа заяа. Хуцааны арилжаа хөрөнгө оруулалт мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаастай Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө оруулалтын бүх чадвараад чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна
би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тийм ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байгаа. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тийм манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Одоогийн байдлаараа энэ futures market дээр тэгээ ирээдүйн зах зээл одоо та энд харж байгаа forward rate тэгээ засгийн газрууд юу хийж байна гэх юм бол эх сар тэрний дараах сар ер нь бол их хэмжээний цаасан нефтний хилцэл гэрээ нийлүүлж байгаа. Энүүгээрээ дамжуулаад ер нь бол хүмүүс нефт авмаар байгаа хүмүүс тий санхүүгийн нефт одоо яг бодит нефт биш хүмүүс худалдаж авч байгаа. Гэхдээ энэ futuresийн гэрээ дуусгаараа тий хоёр сонголт байгаа. Нэг бол мөнгөний төлөх ёстой. Окей. Зүрх мөнгө. Эсвэл нефтээ нийлүүлэх ёстой. Тэгээд энийг хязгааргүй хийн гэж байхгүй. Тэгээд сонирхолтой юм юу юм бэ гэвэл барууны эдийн засгууд ба Дональд Трампын засгийн газар ерөөхдөө өөрийнхөө сул талаа ер нь өдөр болгон ингээ нээлттэй зарлаад явж байгаа. Тэр нь юу юм бэ гэх юм бол нефтний зах зээл нефт өсөө явчих юм бол бид нэр тис чадахгүй. Тэгээд ер нь бол энийг иранчууд харж байгаа, орсууд харж байгаа, хятадууд харж байгаа. Орсууд бас эндээ юу харж байгаа юм бэ гэх юм бол аль болох урт хугацаанд нефтний үн хаашиг өндөр байх гэж хичээн шүү дээ. Казахстан жишээлбэл нэмэлт нефт зах зээл рүү нийлүүлэхгүй гэж байгаа. Яагаад гэх юм бол эдгээр одоо айгүй хөрхөн ашиг хийж байгаа болохоор. За QQQ ингээ хараад үзэх юм бол ер нь бол энэ top information өргөжлүүлэл байна. Зарим хүмүүс гадуур юу ярьж байна гэх юм бол энэ top information биш ээ. Ерөнхийдөө ингээд өмнө бас адилхан ийм хөдөлгөөн байсан одоо энтэй зүрлж байгаа байхгүй юу? Энэ 24 оны үеэр ингээ болж исэн ер нь бол бас юм rounding top information тэгээ fake out тэгээ дараагийн leg up магадгүй Strait of Hormuz-ийн асуудал шийдвэрлэгдчих юм бол ингэж хөдөлж магадгүй гэхдээ ингээ хараад үзэх юм бол энэ нэлээд эвгүй харагдаж байна. За Dow Jones бол тийм 200 хоногийн moving average дээр ер нь бол bounce хийсэн. Тэгээ хэдүүлээ SPY futures зүгээр харцгаая. Энэ дээр бас ерөөхдөө rounding top information харагдаж байна. Саяхан 200 хоногийн moving average дээр ерөөхдөө bounce хийгээд ингээ явж байгаа. Dow Jones Transportation Index харах юм бол ерөөхдөө бас эвгүй харагдаж байна. Энэ дээр ер нь support авч байгаа. Тэгээ хэдүүлээ буцаагаад нефт рүү орцгоё. Тэгээд энийг илүү урт хугацаагаар ингээ хараад үзчихье. Тэгээ юу болсон бэ гэх юм бол яг энэ resistance zone руу хүрсэн дараагийн support zone хаана байна гэх юм бол те энд ерөөхдөө томоохон resistance support байна. Энд бас нэг high байгаа. Тэгээд ер нь бол саяхан айгүй олон хүмүүс паниктаад энэ бол зах зээлийн паниктсан хөдөлгөөн бол байсан мөн үү бол мөн. Тэгээ одоо ер нь бол энэ хэсэгтээ энэ 80-аас 90 долларын хооронд явж байгаа. Гэхдээ Strait of Hormuz цэгцэрэхгүй юм бол ер нь бол энэ ерөөдөө тэнгэр рүү пуужд явчихсан. За Urea futures энийг хэдүүлээ би та хэд яагаад үзүүлж байгаа юм бэ гэх юм бол сонирхолтой юм юу юм бэ гэвэл өнгөрсөн жил бол амар унсан. Та харж байгаа юм бол 1400 унсан. Urea юунд ашиглагддаг юм бэ гэх юм бол тийм бордоо хөдөөж өгөх бүтээгдэхүүн дээр ашиглагддаг. Тэгээ та энд юу харж байна гэх юм бол ер нь бол up move-тай байсан 200 хоногийн moving average-ийг ингээ close хийж чадлаа. Тэрнээс хойш ерөөхдөө нэлээд пууждсан. За тэгээд хэдүүлээ бас ammonia харцгаая. Ammonia futures бас бордон дотор ашиглагддаг. Тэгээд urea-тэй ерөөхдөө яг адилхан хөдөлгөөн хийж байна. 2026 оноос гараад тэгээд саяхан 500-аас ерөөхдөө ингээд дээшээ пууждсан. Бас адилхан хөдөө аж ахуйн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн methanol тэгээд та бас ингээд харж байна. Химийн бодис. Тэгээд яагаад энэ түүхийн хэд энэ химийн бодис яагаад ингээд бүгдээрээ пууждж байгаа юм бэ гэх юм бол Сауди Арабчууд, Катар гэх мэт орнууд хамгийн хямдхан эрчим хүчтэй, хамгийн хямдхан газ нефттэй. Тэгээд тэд нэр өөрийнхөө үйлдвэрлэж байгаа газ нефтээ экспортлохгүй ерөөхдөө үн цэн шингээгээд одоо боловсруулад тэгээд дараагийн бүтээгдэхүүн гаргаж байгаа. Тэгэхээр дэлхийн methanol, ammonia гэх мэт шин та миний гаргасан тайлгийг харсан юм бол ер нь бол бүгдээрээ ингээд дээшээ пууждж байна. Дараагийн хармаар байгаа харах ёстой юм юу бэ гэх юм бол энэ доллар байна.
та харж байгаа бол энэ айгүй гоё bottom information энд resistance zone явж байгаа. Тэгээ хэдүүлээ саяхан еврогийн short хийсэн. Тэгээ удахгүй бас ер нь бол долларын long position аавна. Энд нэг resistance байгаа. Энийг ерөөхдөө 2 удаа цогцсон. Тэгээд ерөөхдөө доллар дээр бас mini futures-ууд байгаа. Хөшүүрхтэй. Гэхдээ баг зэрэгээр ингээд түгээд авах боломжтой. Тэгээд ер нь энд юу харагдаж байна гэх юм бол те доллар ерөөхдөө ингээд шатаар ингээд дээшээ явж байгаа тийм учраас хэдүүлээ доллар long хийх хэрэгтэй байгаа. Тэгээд энэ BCI манай багц дотор нэлээд өндөр жинтэй орцсон байгаа болохоор бас хэдүүлээ доллар авж байгаа гэсэн үг. Энэ BCI нөх амар сүртэй ингээд савлаад ерөөсө хөдөлдөггүй ерөөдөө дээшээ доошоо энд бол нэлээд томоохон consolidation хийсэн та хэд харж байна. Гэхдээ ингээд хэдүүлээ ингээд харчи энэ BCI ерөөдөө ийм амар хөдөлдөггүй байхгүй юу? Ёроолноос оргил циклөө энэ тэ маш удаанаар хөдөлдөг багц маань баг 25%-аар өссөн байгаа. Тэгээ хэдүүлээ бас энэ 20 $19 дээр энэ ишээ орсон 21 гих мэтчлэн. Тэгээ 200 хоногийн moving average-аас дээгүүр гарч чадлаа. Тэгээд ингээд ер нь бол хаашаа явах гэдэг нэг гэх юм бол энэ хуучин high руу ерөөхдөө удахгүй хурцна. Эндээ нөгөө ноклаш өгсөн болохоор яг тодорхой харагдах байгаа. Гэхдээ хэдүүлээ энийг зүгээр ингээ яачи одоо юу харагдаж байна гэх юм бол хуучин high NASA ингээд хараад үзэх юм бол ер нь бол ийм юу болж байна гэх юм бол нөгөө cap and handle одоо энэ зураас энэ уналтын зураас ноглаш өгсөн болохоор энэ зураас байхгүйсэн бол айгүй өөрхөн нэг cap and handle formation үсээ явж байгаа. Тэгээд ингээ хараад үзэх юм бол BCI жишээлбэл өөрийнхөө өөр одоо нэг хаалттай хөрөнгө оолтын сан дээр бас томоохон позиц байгаа. Бараг тэг 400-500 мянган доллар авцсан байгаа. Тэг ингээ хараад үзэх юм бол эх онд энэ онд нийлээд тэг 30 хэдэн хувиар өсөх потенциалтай. Тэгээд өсөж байгаа хүмүүс яах боломжтой бэ гэх юм бол бас энэ AW1 гэсэн энэ бол нөгөө BCI-гийн яг юу харагдаж байна гэх юм бол тэг илүү савлгаатай ногт ашиггүй ханшийн энэ таад ингээ харж болно. За тэгээ энийг бүр ингээ урт хугацаагаар ингээ зураад үзчих юм бол энэ commodity энэ товар бүтээгдэхүүн энд бас юу харагдаж байна гэх юм бол cap and handle. За тэгээд хараад үзэхэд тэ энэ cap-ийнхаа ёроол ингээд авчи. За тэгээд дараагийн өсөлт хаах хүрэх боломжтой байх юм бол энэ 213 $210 хүртэл ерөөхдөө эх 2 жилийн хугацаанд хүрэх юм байна. За тийм учраас эндээс нэг юм одоо зүгээр ингээ chart mart ингээ хараад үзэх юм бол ер нь бол хэдүүлээ bull trend дотор орсон байгаа энэ түүхийд гих мэт чинь хөнгөн цагаан, зис, нүүрс, эрчим хүчний нүүрс, газ, мац гих мэтчлэн хими бодис, бордоо хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн. Тийм учраас хэдүүлээ энэ салбар руу одоо хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэгээ удахгүй ерөөхдөө техник талаас энэ зураг тохиромжтой болоод ирэх юм бол хэдүүлээ бас жоохон энэ Bloomberg Commodity Index Futures-ыг нэмж аавна. Гэхдээ болгоомжтой авах хэрэгтэй шүү. Яг гэх юм бол энэний цаана амар хөвшүүрэг байгаа. Тавих хэрэгтэй тэр margin requirement бага харагдаж байгаа хэрнээ энийг амар болгоомжтой худалдаж аваарай. За яа. Тэгээ энэ дээр бид нэр Raftenbit 2 энэ дээр бас зааварчлага гаргах чинь. Энэ дээр бас нөгөө нэг гоё research report бас гаргах чинь. Яг гэх юм бол манай энэ хэмнэлт ухааны research бүтээгдэхүүн ерөөхдөө сайжрал явж байгаа. Гэхдээ техник талаас ингээ хараад үзэх юм бол ерөөхдөө эдгээр бүгдээрээ айгу дэжгүй харагдаж байгаа. За, евро ингээ хараад үзэх юм бол тэ тренд нь бол доошо сарын чартаас илүү энэ өдрийн чарт хараад үзэх юм бол ерөөхдөө саяхан энүүгээр breakout хийж чадсангүй fake out болсон. Одоо энд нэг support zone явж байгаа. Энийг эвтчих юм бол дараагийн support хаана байгаа юм бэ гэх юм бол энд байна. Тэгээд дараагийн support хаана байгаа юм бэ гэх юм бол баг энэ хавар байгаах. Тэгээд ер нь бол 11. Тэгээд бүр ингээд доошо хараад үзэх юм бол 1.9 мөслөө унах магадлал бол байгаа. Тэгээ манай EUO Euro short позицууд ерөөхдөө дэжгүй явах хэрэгтэй. За тэгээд магадлалаа энэ QQQ ингээ унаад ирэхээр Dow Jones жоохон correction орж ирэхээр S&P 500 ингээ доошоо унаад ирээд яагаад гэх юм бол нөгөө нэгдүгээр тэр араб орнууд энэ хэмэл ухааны хөрөнгө оолтуудаас татгалцсан магадлал маш өндөртэй. Тэгэх юм бол энэ янз бүрийн дата центр гих мэтчлэн дэйт бүтцийн хөрөнгө оолтууд нь ерөөхдөө царцч нь хойшлогдсон эсвэл бүр цуцлагдсан энэгээр дамжуулаад юу болох магадлалтай юм бэ гэх юм бол хөрөнгөний зах зээл унаад тэгээд юу болох магадлал өндөртэй юм бэ гэх юм бол энэ UUP долларын индекс ерөөхдөө дээшээ явах магадлалтай. Бас энэ USDX энэ хоорондоо бүгдээр ер нь бол холбоотой доллар чангараад
сая доллар ерөнхийдөө нэлээд чангарсан таад ингээ харж байгаа юм бол тий доллар чангарсан манай алт унсан тий доллар чангараад манай алт унлаа ерөнхийдөө доллар чангараад бас хувьцаанууд ерөнхийдөө дарамтанд орж байгаа тийм учраас долларыг урт хугацаанд ингээ хараад үзэх юм бол ер нь бол энэ яг энэ аптрендээр явж байна. Энэ жоохон фейк аут болсон. Яг та санаж байгаа юм бол доллар одоо дууслаа гэж яриад байсан. Ерөөдөө bottom хийгээд тэгээд энэ channel-ыг ингээ хараад үзэх юм бол хэдүүлээ зурчий тий. Ягаад EU-ийн хөрөнгө олт хийсэн юм бэ гэх юм бол энэ channel-ыг ингээ зураад үзчихье. Тэгээд долларын upside хаврал байна гэх юм бол бүр энэ хүртэл ингээ явах потенциал бол байгаа. Тийшээ явчих юм бол бүр аимшигын болно. 122 гэдэг чинь одоо 20% appreciation явна. Евро унана, йен унана, Их Британий фунт унана, хувьцаа тэгээ доллар өсөхийн тулд ерөөдөө хүмүүс хувьцаанаас татгалцах хэрэгтэй. Тэ? Тэгээд дэлхийд даяар доллар чангарна гэдэг чинь нефт, газ, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, бордоо бүх юм доллараар төлбөр тооцоо хийгддэг. Тэгээд ер нь бол хөгжиж байгаа буюу ядуу орнууд айгүй хүнд байдлаар орно. Тэгээд Монгол бас яг адилхан тэгээд энэ ямар нэгэн байдлаар сангийн яам, эдийн засгийн яамнаас хүмүүс үзэж байгаа юм бол тэ бүсээ чангалахад бэлэн байгаараа мөнгө хөрөмтлүүлээрэ тэнийг тендеруудаа зогсоогоорой. Валютын нөөц бэлдээрээ тэгээд урт хугацааны энэ газ, бензин төлшин дээр орс хүршиж байгаа нэг гэрээ бэлдээрээ гэж хэлмээр байна. Яагаад гэх юм бол та ингэ харж байгаа юм бол энэ тэ энэ 2008 оны үеэр ингээд дэшэ пуужсан доллар индекс 70-аас 80 явсан. Түүрэг бол шууд хогийн савлаа орсон. Нефтний үн ханш дэшэ яваад түүргийн ханш бараг 40-50%-аар сулраад тэгээ манай улс бараг дампуурлын ирмэн дээр хүрээд ирчээд тэгээд бидний хин аварсан бэ гэх юм бол Rio Tinto буюу Ivanhoe Mines тэ оюутолгоогийн уурхаа биднийг жоохон аварсан. Тэгээд ингээ хараад үзэх юм бол энд бас нэг cup and handle харагдчихээн шүү. Guys тэ тэгээд ерөөхдөө одоо ингээд дэшээ явах магадлал бол долларын хувьд бол байгаа. Тэгээд миний таам юу юм бэ гэх юм бол энэ баг долларын амь насны хувьд хамгийн сүүлчийн томоохон өсөлт тэгээ энэний дараа шинэ мөнгөний систем гарах байхаа. За өнөөдрийн хувьд бол багц дээр нэг сүртэй өөрчлөлт байхгүй. Та ингэ анзаарсан бол ихэвч хөрөнгө олтууд дээр жоохон төрүүлээ хөдөлчдөг. Жишээлбэл VIX тийм ээ. VIX лугаа ингээ орчоод хэдүүлээ үнэлгээ хийсэн гэх мэт чинь тэгээд ерөөдөө VIX-аас харамсалтай гараа явцсан, мөнгөн дээр ингэжсэн янз бүрийн хувьцаанууд дээр тэгээд харамсалтай би ерөөдөө нэг трендийг харчдаг. Позиц авдаг тэгээд хугацаанд биелдэггүй тэгээд хугацаа болохоос өмнө тий төвчээр алдаад ингээ гараа явчих. Жишээлбэл одоо энэ яг ZT дээр бас нэг адилхан эрсдэл харагдаж байгаа. Гэхдээ энэ тэ дүр зураг ерөөхдөө хүчтэй хിവэрээ тийм учраас энэ ZT дээр нэг сүртэй айхан байхгүй одоохондоо нэг жижигхэн фейк аут болж байгаа. Гэхдээ хөрөнгөний зах зээл унаад хувьцаанууд унаад тэ хөгжиж буй ядуу орны эдийн засгууд нь хүнд байдалд ороод газ нефт нүүн ханш ингээ дэше үсээ явчих юм бол хүмүүс паниктаад тэгээ юу худалдаж авах юм бэ гэх юм бол засгийн газар үнэт цаасыг худалдаж аавна. Тэгэл ерөөхдөө энэ хаваар болж исэн процесс тэ ингээд sideways consolidation яваад тэгэл ингээл нэг дэше явсан байхгүй. Тэгээд ерөөхдөө ийм хөдөлгөөн удахгүй болох байхаа зүгээр 50 хүлээх хэрэгтэй. За маргааш Монголын эдийн засгийн тухай нэг судалгаа гарна манай групп дотор тийм манай зэсийн борлуулалт яаж байна, манай нүүрсийн борлуулалт яаж байна, манай эдийн засгийн ерөөхдөө яаж байна, манай улс ерөөхдөө энэ томоохон эдийн засгийн хямралтай бэлэн юм уу үгүй юм уу энэ мэдээлэл тийм судалгаа групп дотор гарчин. Тэгээд маргааш ирээд уулзъя. Bye bye guys. Хэрвээ та манай эдгээр цэцэрлэгт хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линктээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.